Эрх мөндөд улсын их хурлын гишүүдээ Монгол улсын их хурлын 2024 оны ээлж сонгуулийн дүнгээр улсын их хурд олон асуудал авсан Монгол Ардын намаас нэм осны учирлыг Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчд ирүүлсэн байна. Монгол улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын их хурл олон асуудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайдад томилох саналыг ерөнхийлөгч улсын их хурлд оруулна гэж заасны дагуу нэм осрын учирлыг Монгол улсын ерөнхий сайдад томилох саналыг улсын их хурлд инхүү танилцуулж байна. Нэм осрын учрал нь Улаанбаатар хотод төрсөн 40 настай эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 2007 онд их засаг сургуулийг эрх зүйч мэргэжлэр 2010 онд Их Британий Лимкохвийн технологийн сургуулийн Лондон хотын салбар, Их Британий Бүхэнхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол төвд буддаа судлалын институтэд түүхийн ухааны докторийн зэрэг хамгаалсан бөгөөд эрх зүйч мэргэжилтэй байна. Нэм осрын учрал нь 2010-аас 2016 онд Орёл академи, Орёл олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал, 2012-оос 2014 онд нийслэлийн Монгол Ардын намын хорооны улсын хэлтсийн дарга, 2012-оос 2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2015 онд Монгол улсын шадар сайдын зөвлөх, 2016 онд улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн зөвлөх, 2016 оноос өнөөдөр хүртэл Монгол улсын их хурлын гишүүн, 2020-оос 2022 онд Монгол улсын их хурлын инновац цахим бодлогын банкны хорооны дарга, 2022-оос 2024 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, цахим хөгжил харилцаа холбооны сайд, 2024-оос 2025 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, засгийн газрын хэрэглэх газрын дарга, 2025 онд Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд, 2025-оос 2026 онд Монгол улсын их хурлын дарга, 2025 оны 11-р сараас Монгол Ардын намын даргын сонгуульт ажлыг давхар ашиж байна. Нэм осрын учрал нь 2010 оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын төвшөнд ажилласан төрийн албаны туршлага мэдэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой хэмээн үзэж Монгол улсын ерөнхий сайдад томилуулахаар улсын их хурлд санал болгож байна. Нэм осрын учралыг Монгол улсын ерөнхий сайдад томилох асуудлыг Монгол улсын үндсэн хууль холбогдох хууль заасны дагуу хэлцэн шийдвэрлэхийг хүсэж байна. Эрхэм гишүүдэдийн төрийн их ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За Монгол улсын ерөнхий сайдын саналыг